За ТV телевиз Монгол комент нэвтрүүлгийн хамт олонд иргэн тавхсрангээс гэсэн ийм захидал ирж. За Монголын бүх ард түмэнд уриалга гаргаж байгаа юм байна. За ийм л юм яваад байгаа юм да бүжээ. Энийг л бүр нэг уус хууртай судалж үзмээр байгаа. Иргэн бүр 250 сая төгрөгийн хувьцаа авахын төлөө нэгдгийг уриалж байгаа гэдэг. 250 сая төгрөгийн хувьцаа. Энэ дээр би нэг жаахан тогтоод нэг жоохон ач холбогдол өгвөл ямархуу нөхцөл байдлыг ярьж байгаа юм бэ? Огт боломжгүй агаар юм яриад байна уу? Онл эдийн засгийн хувьд бас боломжтой зүйл байна уу гэдгийг энэ уриалган дээр бичсэн юм байна. Эрдэнэс 5 толгой компани 15 тэрбум хувьцааг ард түмэндээ өмчлүүлэхэд Монгол хүн бүр 250 сая төгрөгийн хөрөнгө хувьцаатай болох алтан боломж байна гэж үзэж залуус үед хуулийн төсөл санаачилсан билээ. Энэхүү хуулийн төсөл тусгагдсан гол санаачлагыг та бүхэн дуулгахад төрийн эзэмшлийн 85% буюу 12.7 тэрбум ширхэг хувьцааг иргэдэд үн төлбөргүй хувааж өгөө. Иргэн дөмчлүүлсэн 1072 ширхэг хувьцаан дээр 3613 хувьцааг нэмж иргэн бүрийг 4685 хувьцаатай болгоё. Нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 20 доллараар тооцож иргэн бүрийн өмчлөлт очих нийт хувьцааны үнэлгээг 250 сая төгрөг болгоё. Нийт хувьцааг гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр гаргахаас гадна 1072 хувьцааг биржийн бус зах зээл дээр гаргах нөхцөлийг бүрдүүлэн хувьцаагаа барьцаалах худалдаа авах бэлэгдэх өвлүүлэх бусдад шилжүүлэх эрхийг баталгаажуулна гэж. Хувьцааны үн унахаас сэргийлж хувьцааны үнийн дүнгийн 3.1-д батлан даалт гаргах эрх мэдлийг алтан хувьцаа эзэмшигчийн хуваар засгийн газар хэрэгжүүлнэ. Ард түмнээ алагчлан үтсэн өмнөх шийдвэрийг хүчингү болгож 2.5 сая биш 3.2 сая хүн бүрийг тус хувьчлалд хамруулъя гэж. 1 сая төгрөгийн үнэтэй байсан 1072 хувьцаа маань 56 сая төгрөгийн үнэтэй болох юм аа. Ингээд энэ хуулийн төсөл хэрэгжүүл Эрдэнэс 5 толгой компани нийт 4685 ширхэг 250 сая төгрөгийн үн бүхий хувьцаа Монгол улсын иргэн бүрт өмчлөгдөнө гэж. Тэгээ гацаагүй ард түмэн хүсч шаардаж тулгаж шахаж байж л их хөвчлөлд явагдах юм аа. Хуулийн төсөл санаачлагч Иргэн Тавхсран Ууганбаяр сайн баяр гээд 99 1268 гэдэг ийм утасны дугаар бичээд ирүүлсэн. Энэ нэг ийм л юм байгаад байгаа юм. Эрдэнэс 5 толгой компани одоо нэг 15 тэрбум ширхэг нэрлэсэн хувьцаатай байгаа байхгүй. Тэгэд 15 тэрбум хувьцааны 85%-ийг иргэдэд эзэмшүүлэхэд нэг иргэнд 250 сая төгрөгийн ийм хувьцааны эрх оногдчихъя гэж. 250 сая төгрөг. Тэгээд дөрвөн ам бүлтээ одоо нэг айл байлаа гэхэд тэрбумтон болчихвол ийм боломж байна гэдгийг л уг нь тийм хуулийн төсөл санаачилсан гэж байгаа. Би тэрийг өнөөдөр олж авч чадсангүй тэгээд олж байгаад ямархуу хуулийн төсөл дээр юу гэж тусгагдсан байна уу гэдгийг нь бас дуулгаж үзэгч танд уламжлана. За, ёстой даврлаа. 18 цаг 50 минут. Баасан гарагийн Монгол комент үзэгч танд хүрч өндөрлсөн. За бид бас загталтай, сэтгэгдэлтэй, баримттай, мэдээлэлтэй бүх юмтай байх гэж хичээж ирмэлцлээ. ТВС Монголиа пэйжээр бидэнд цанц сэтгэлээ цензургүй илгээсэн үзэгч түмэнд бас баярлалаа. Амралтын өдрүүдэд тухтай өнгөрүүлээрээ урайгаа хэлье. Даваа гарагт уулзсан. Монгол комментэд нэгтгэе.